байцгаана уу? Налагчуудаа хайр түгээн мэдчилгээ үргэлт маань шинэхэн дугаараа та бүхэндээ танилцуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр 6 дугаар сарын 23-ны өдөр хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай эгч Лавх сүрэндээ дүү Заяагийнхан зүгээс маш гоё чин сэтгэлийн үгс бүхнээр илгээсэн маш гоё гинтийн бидгийг бид уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Ингээд төрсөн өдрийн эзнийг тэрвэр дүүрэн баглаа. Тэгээд бас дүүгийнхэн чин сэтгэлийн үгс бүхнээр хамтдаа баярлалцгаая. Өнөөдөр чи ертөнцөд мэндэлсэн өдөр. Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн зочин яг одоо лавх агчтайгаа уулзаад байна. Таны өнөөдрийн мэнд хүргэе. Баярлаа. За миний чи өнөөдөр 6 сарын 23 амьдралынх нь бас маш гоё торгон дурсамжтай мөч үргэлжилж байгаа л өнөөдрийн дурсамжаасаа хуваалцъя. Ямар баяр вэ? Өнөөдөр миний мэндэлсэн өдөр. Тэгээ бүрээс ээжтэй маш их баярлалаа. Тэгэхээр мэдээж миний ирсэн зорилго таны төрсөн өдрийн баярыг хуваалцах гэж байна. Та бид хоёрыг үзэж байгаа нийт налагчуудын нэрийн өмнөөс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. За баярлалаа. Гинтийн бэлэг ирсэн байна миний хчээ. За. Ер нь намайг нэг уцаар ярихаар тэрэл болов гэж таамаглаж хүлээж байгаа юм байна уу? За ер нь бол таамаглаж байна. Наалсал суугаа дүү маань л болов гэж бодчихно да. Тэгэхээр дүүгийнх нь ирсэн бэлэг гэхээс илүү миний хэлэх үг танд илүү үн цэнтэй байх болов гэж бодож байна. Эхлээд хоёулаа маш сайн сонсъё. Энэ мэндчилгээ маш урт цагтлыг бас өөртөө агуулж ирсэн учраас тэр цагт бэлэгний эзэн маш их тодорхой болох байхаа гэж бодож байна. Хайртай эгч минь таньда төрсөн өдрийн мэнд хүргэе. Хүн бүр төрүүлсэн ээжтэй байдагч намайг хүн болгож өсгсөн, түшиж тулсан хүн бол та минь юм шүү. Амьдралын минь хүнд үед надад нүмер болж, гониглоход минь түшиг болж, баярлахад минь хамгийн түрүүнд инээмсэглэж байсан таны ачийг би хизээч мартахгүй. Таны өгсөн хайр халамж, сургаал бүхэн өнөөдрийн намайг бүтээсэн юм шүү эгч минь. Цаг хугацаа өнгөрөх тусам таны надад ямар их зүйлийг зориулсныг улам ихээр дүүн ойлгож, улам ихээр баярлаж явдгаа. Хэрв надаас таны хамгийн үн цэнтэй хүн чинь хинбэ гэж асуувал би эргэлзэхгүйгээр миний эгч гэж хариулах байсан. Төрсөн өдрийн мэндийг хайртай эгч танд хүргэж байна. Таны минь амьдрал аз жаргал, эрүүлийн хайр халамжаар үргэлж дүүрэн байж, инээмсэглэлтэй нь хизээч бүү унтраасай. Таны надад хийсэн бүхний хариуг би хизээч бүрэн хариулж чадахгүй ч гэсэн насан туршдаа таныгаа хайрлаж хүндэлж явах болно. Сайхан баярлаарай. Хайртай шүү. За тэгээд энэ гоё үгстэй бэлгийг нь гардуулъя. Дүүгийнхэн зүгээс баярын мэндийг дахин хүргье. Санууч инээсэн миний лэгчийн ухааныг нутгийн цагаан За тэгээд лавгч хүнд ер нь хайр бас сэтгэл авил хол зай бол асуудал биш. Холыг ойртуулж хоёрыг уулзруулах нь бидний зорилго. Тэгээд хайртай дүүн энэ гоё чин сэтгэлийн үгс бүхнээ шингээж байхдаа ээжээс минь дутхааргүйгээр энэ орчлон төрүүлж ирсгөөгүй ч гэсэндээ төрснөөс өөрсгүйгээр эвийлэн хайрлаж өсгсөн дүүн одоо таныхаа ачийг хариулах том бодлын дор дараатай шүү гэд хамаг сайхан бүхнийгээ илгээсэн яг одоо тань шиг бас баярын нулимс унгаж хайртай дүүн бидний бичлэгийг хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Яг одоо төрж байгаа сэтгэлээсээ дүүдээ бас хэлхийг хүсэн үг байгаа болов. Маш их баярлалаа дүүдээ. Мэдээж дүү өсөх гэж бас нэлээд цаг хугацаа оруулсан. Яа, сэтгэл хөөрөд. За ямар ч юм дүү санснаа бүтээж. За намайг киодгүй махад өөрхийн амьдралыг маш сайхан гээлгэр авч яваарай л гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд гаднаа зэмлсэн ч дотогшоогоо дандаа л өмөлзөж байдаг. Газрын хаанаас ч дүүгээ гэж зориод л ирдэг. Нартад намайг түшээдэл тулаад л авах нандан сайхан эгч минь байгаа болохоор дүүн энэ хорвоод маш гоё өөдрөг явдаг юм шүү. Арыг минь бат таадагт баярлалаа. Хайртай шүү. Сайхан баярлалаа гэсэн мэн тань дахин баярын мэндийг хүргэе. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа.